Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор сайн олон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр ямар өдөр ахыг мэдэхгүй байна. Харин таавхийн юу гэж бодож юм те. За гэхдээ өчигдөр бид нэг Библиэс ярилцсан хэсгээр маань юуны талаар ярьсан гэхээр үгүй та нар цагаагаар мэддэг гэж өөрсдөө яагаад шинжиж тунгаад хүн бэ гэж. Тэгэхээр нэг юм хилчдийн талаар ярмаар бол санагдсан. За манай хүү хилийн зэргийн албанд албаагаад ирсэн. За тэгээд би хүүгээ зэргийн албаа хааж хугацаанд хилийн зэргийн төлөө залбирч хилийн зэргийн талаар ярилцаж те бодож аягүй юм яа гэсэн. За тэгээд ерөнхийдөө бол манай Монгол улс байгуулагчнаас хойш 1921 хэдэн оноос те 49 он хүртэл бараг 240 гаруй зэрэг насарсан байт юм байна шүү дээ. Хил дээр байлдаж. Тэгэхээр чи нэг бүгдээр бодоод үгүй одоо байдаг богд дээр бид нэг 10 хүний тухайлцтай бүр те. Тэгээд бүгдээрээ өгөөгүй шүү дээ тал нь гэсэн те. Тэдний л өстө хүүгаа гэдэг ингээд яг үндэ байдаг бүгдийн долооны өмнө хаа ингээд хилчид маань өстө. Үнэхээр одоо 19-аас 22 насны залуучууд те их орныхаа төлөө амнасаа өргөжсэн. Тэр төгөөг. Тэгэд Монголын хил дээр Монгол хилийн зэрэг цөөдөж байгаагүй гинэ. Бодоод 6000 гаруй километр урт ийм километр юу хамгаалж байгаа шүү дээ шугамыг. Монгол зэрэг мэдээж цөөхөн. Тэгээ бүх зэрэгээ жигсаасан ч ерөнхийдөө бол цөөдөхөр том нутаг боловч монголчуудын тэр шинжих арга нь яддаг байсан гинэ. Мартай өнгөрсөн байна. Оо хараа Яманы одоо туурай шиг юм готлондоо буруу харуулад хийгээд гიშгэ явцсан мөр байна. Оо энэ ингэсэн байна, ингэсэн байна. За энэ юу байна? Морины туурай шиг готалтай хүн байна гэдэг. Ерөөсө хараад л мэддэг байсан гэдэг. Тэгвэл би өнөөдөр яагаад энэ тухай үг ярьж байгаа вэ гэхээр Христ итгэлийн талаар бүгдээрээ сонсоод энэ манайх нэг биш байна. Энэ Библийг гойлж байна. Энэ бол биш ээ. Энэ бол зөв гэж өөрийнхөө хэл рүү муу сургаал, буруу ятгалыг орж ирэхэд хамгаалж, таньж, мэдж чаддаг тийм хүн болоорой гэж бас өнөө өглөө хэлмээр санагдлаа л да. Оми үтгэхээр ер нь ажилдаа ирэх замдаа боддог зүйл нь баг нэг Хермоны шүдэр болчих гээд байдаг шүү те. Тийм штэ. Яжхад пастор баа айгүй их түүх өгүүлдэг. Тэр нь хүмүүст маш их хүрдэг. Нөгөө амьдралтай ойр хүмүүсийн зүрхтгэл тас хүрдэг. Тэгээ өнөө өглөө би бас шинэ ном эхлүүлж байгаа. Тэгээд Эстер номоор ер нь эмэгтэйчүүдийн библи судлал хийж эхэлж байгаа. Тэгээ тэр гэсэн бас айгуу гоё ивэлтэй цагууд байгаа. Тэгээ үргэлжлүүлээд гоё бурхан дотор өсөх, бурхантай хөвчлөх тэр харилцаануудад хордох бол бидний хувьд бол зайлшгүй чухал зүйлсүүд. Тэгэхээр энэ өглөө бас та бүхэн бурхантай харилцах, хувийн харилцаа болон бас бурханыг бусдад гэрчлэх, бусдад хуваалцах тэдгээр цагуудыг бас зориулттайгаар гаргаарай гэж энэ өглөө та бүхэнд уриалгахыг хүсэж байна. Тэгээ бид үргэлжлүүлээд Лук номноос суралцж байгаа. Тэгээ өнөөдөр Лук номоос суралцсан. За тэгээд бидний хувьд та бүхэнтэй хамт өглөөний энэ цагийг эзний үеэр одоо угтдагтаа маш их баярлалдаг. Хамгийн гол нь одоо энд шин 43-г харж байна те. 45 те бид хоёр нийлээ. Бүгдөө хамтдаа энэ өглөөг залбирал дотор эзний үг дотор эхлүүлж байгаа болохоор миний ард түмэн, бидний ард түмэн, бидний хайртай хүмүүс өрөөгдөн гэдэгт бол цөмөрөө эргэлзэх хэрэггүй гэж. Бидэнтэй хамт байгаа бол бидний байгаа газар болгонд тэр бидэнтэй хамт байх болно. Тиймээс өнөөдөр бид нартай тааралдах, хамтдаа юм их, хамт хоол идэх, цагийг өнгөрүүлэх бүхий л хүмүүстээр бурхны ярил дүүрэн байхыг хүсэн яриад тэ. Амен тэглэх ах уу. Тэг хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө магтцгаая. Тэг та эзний өмнө нэрээд тэр ямар ч нөхцөл байдалтай байсан үл хамааран та эзний өмнө ирж түүнийг магтаарай.
Уучлах бүх зүйл хүрээ эсэн зүйл мэд болсон тэр хангаж цангасан би гүн тунхаглаа миний эзэн намайг хангаж сэргэлтийн галд орсон үедээ сэлдороо би шанасан шгүй халтнаас чилүүн сэнтэй тэр итгэл надаас гарч тандалдар авчив марталургүй таныг магтээ миний эсрэг алах бүсэсвсүрнэй баярлан байж би тунхаглээ ялалт минь болох их эзэн минь байна юр бүсэм тулалдан тэмцэг ясви ялалтыг хүлээх Есүстэй хамт залгамжлагч би их эзний үгийг барьж ялнаа марталургүй таныг магтъя миний эсрэг далах бүх зэвсэг сүрнэй баярлан байж би тунхаглая ялалт минь болох их эзэн минь байна марталургүй таныг магтъя миний эсрэг далах бүх зэвсэг сүрнэй баярлан байж би тунхаглая ялалт минь болох их эзэн минь байна амьдралын турш ямар ч үед минь та ертөнцийн эзэн хивээрээ уучраа баярлах шалтгаанадад би амьдралын турш ямар ч үед минь та ертөнцийн эзэн хивээрээ уучраас баярлах шалтгаанадад би амьдралын турш ямар ч үед минь та ертөнцийн эзэн хивээрээ уучраас баярлах шалтгаанадад би марталургүй таныг магтъя миний эсрэг далах бүх зэвсэг сүрнэй баярлан байж би тунхаглая ялалт минь болох их эзэн минь байна марталургүй таныг магтъя миний эсрэг далах бүх зэвсэг сүрнэй баярлан байж би тунхаглая ялалт минь болох их эзэн минь байна Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа Лук 13 дугаар бүлгийн 3 дугаар ишлэгийг үзнэ. За урд нь бид нэр энэ хэсгийг юунаас харж ирсэн бэхээр та нар тэднийг илүү их нүгэлтнүүд байсан гэж бодоод байгаа мó гэж те бусад хүмүүсийг өөрөөсөө илүү нүгэлтэй гэж боддог хүмүүсийн талаарх сануулга байдлаар энэ одоо түүхийн ихний хэсгийг хермоны шүүдэр дээр бол хуваалцаж байсан. Харин өнөөдөр явж байгаад бид нэр өнөөдрийн ишлэл бол үгүй би танарт хэлье. Үл гимших аваас бүгд л адилхан мөхнө гэдэг үгийг хуваалцах гэж байна.
За юу болсонны дараа энэ үгийг хэлснийг товчхон сануулах юм бол Ромын захирагч Понти Пилат Галил аймаг дээр очиод дахил өргөж байгаа галилчүүдийг хятсан. За яамшигтай шүү дээ. Бурхантай харилцаа үүсгээд дахил өргөж байгаа тэр хүмүүсийг хятсан гэж боддоо. Тэгэхээр ингээд бүгдээр нэг зүйлийг ингээд бодоод үзье. Хэрвээ бурхантай холбоотой ямар нэгэн зүйл хин нэг нь хийж явах юм бол тэр хүний амьдрал юу ч тохиолдохгүй, тэр хүн юу барч татахгүй, тэр хүн өстө хаалганууд онгоогоод яваад ингээд одоо ингээд өвдүүл идгээд өрөнд орол төлөгдөөд ингээд явна гэж юм. Одоо тэгж бодхол болчмоор байна. Тэгэхээр энд Есүс бол тэгж хэлсэн. Хүмүүс хурж ирээд юу гэж хэлсэн бэхээр эзэн минь ээ Есүс бид нар тантай хамт байж байгаа нь ямар гоё юм бэ? Бид нар ер нь тантай хамт байгаа нь ямар гоё юм бэ те? Биш цаан чин хөөе бурхантай харилцаатай байх гад галилчууд дахил үржсэн чинь харийн цэргүүд үрж ирээ хятсан байгаа байхгүй. Бурхны ямар ч хамгаалт байхгүй. Тэгэхээр тэдний өргөжсэн өргөл тэр бүх зүйлүүд нь шал худлаа байсан байгаа байхгүй. Бараг те Галилийн одоо дахил үржсэн хүмүүс бараг гажууд байсан байгаа байхгүй. Болтой юм ярих гэсэн чинь Есүс гээгүй. Та нар нэг зүйлийг сонстоо. Тэдний бүх галилчуудаас илүү нүгэлтэй байсан болоо тэгж өгсөн гэж та нар бодоод байгаа юм. Силомын цамхаг норход дарагдаж өгсөн 18 хүн Иерусалимын бүх хүмүүсээс илүү нүгэлтэй байсан учраас тэнд дарагдаад өгсөн гэж бодоод байгаа юм. Тэ? Хин нэгэн хүн машинд мөргүүлсэн эсвэл машин носолд орсон нь эсвэл гэр бүлд нь хин нэгэн хүмүүс өгөж өргөцсөн нь эсвэл санхүүгийн байдал нь хүнд байдалтайгаар удаан хугацаагаар үргэлжилсэн тэ зарим нэг харилцааны асуудал дээр амжилттай байж чадахгүй байгаа нь тэд нар нүгэлтэй байгаа учраас нүглээсээ болоод тэр бүхнийг туулаад байгаа гэж та нар бодоод байгаа юм. Хүний амьдрал ямар ч өрнөлттэй бай, ямар ч төгсгөлтэй нэг л зүйл аа. Гимшихгүй л мөхнө. Гэхдээ энэ хүмүүсийн нэг юм одоо шинэ Христэд итгэгч бизнесүүд мөхдөг үү? Дампуурдаг уу? Тийм дампуурдаг гинэ. Банкны хэд хэдэн судалгаа байдаг юм билээ. За тэгээд нэгэн Христэд итгэгч одоо залуу банкны одоо юу гэдэг вэ нөгөө зээл олгодог хүн чинь тэл Эдийн засагч. За эдийн засагч. Эдийн засагч гэдэг үгийг хэлэх гэж байгаа гадаад үгийг асуусан чинь. За эдийн засагч залуу юу нэг ингээд хүмүүстэй ингээд уулзаад ингээд зээл олгоод ашиггүй зээлгээ. За ингэ хэрэгтэй байна, барьцаа хэрэгтэй байна, ингэ хэрэгтэй байна. Та урд нь ийм зээл явсан байна. Та ингэсэн байна, таны зөвлөлд боорсон байна гэдэг уулзалтыг хийдэг залуу. Яасан бэ гэхээр үйлчлүүлэгчдийн дотор Христэд итгэгч хүмүүс нэлээд их байгааг анзаарсан. Анзаарангуудаа яасан бэ гэхээр тэр хүмүүсийг ялгаад судалгаа хийгээд ингээд үтсэн чинь Христэд итгэгч хүмүүс бизнес эхлүүлээд банкнаас зээл аваад 27% нь хоёр дахь удаага зээл аваагүй байдаг гин. Тэгэхээр дараад нь аягүй сонирхолтой. Эхлээд зээл аваад яг тэгэхээр зээл олгож байгаа юм чи баг бүтчиндээ гэж бодоод олгож байгаа шүү дээ. Тэгсэн чинь баг бүтчихнэ гэж бодоод олгосон зээл нь дампуурсан чинь тэрийгэ босгохын тулд тэр санааныхаа төлөө явахын тулд дахин мөнгө зээлээгүй байсан. Тэгэхээр банк бол заримдаа дахин мөнгө зээлж байгаа хүнийг ийм бүтлгүй хүнд тооцдог юм байна л да. Харин ч бүр тууштай те яах хийгээ мэдээд арга замаа олоод дахиад усгийх гээд хөрөнгө оруулах гээд ингэж байгаа хүн гэж хардсан юм байна. Тэгээд өөрөө итгэгч хүн юм чинь самсаргүй байдлаар нөгөө хүмүүстэй уулзсан. Услаараа сайн байна уу те та ингээд зээл авсан. Тийм би таныг санаж байна. Би таны амьдралын муу хүн байгаагүй. Харин та яагаад бизнесээ хайсан юм боргосон бэ гэсэн чинь бэрхшээлүүд тохиолдох үед бурхны хүсэл биш гэж бодсон гэдэг. Тийм болохоор бид нэг зүйлийг маш сайн ойлгоод байна. Бидний амьдралд тохиолж байгаа зүйл өвдөөд өвдсөөр байгаад насварж байгаа итгэгч, дайнд яваад насварж байгаа итгэгч, магадгүй хавчигдаад алагдж байгаа итгэгч те итгэгчтэйгээ хамт шатаалгасан бүхэл бүтэн чуулган үндэстэн одоо тэ омроглон устгагдсан хүмүүс энэ хүмүүс дотор олон Христэд итгэгчид эцсээ хүртэл бурханд итгэсээр түүнийг ч гэсэн тэр байдлаасаа гаргахын төлөө олон хүн эцсээ хүртэл бурханд
залбирсаар л байсан. Тэдний залбирал ор мөргөө болсон гэж миний хувьд итгэдэггүй учраас харин ч тэдэнтэйгээ уулзна гэж боддог учраас өнөөдөр үргэлжлүүлэн Христийн сайн мэдээг бусадтай ингээд хуваалцаар байгаа шүү дээ. Эмчи өөрийгөө ангаа гэдэг үг шиг те. Хүмүүс ч гэсэн надад хэлэх зүйлүүд байгаа шүү дээ. Өө сайна чи ингээчтэй тэгээчтэй те. Өө сайна чи энийг ингэчээд дараад надад энд ярьдаа гэдэг. За одоо чи ингэж. За сайн ингээд одоо юу гэдгийг те. Өвчлөн хүмүүсийн төлөө чи залбирлаас юу болов гэдэг ч юм уу те. За ингээд сайна чи ингэж тэгж ингээд янз бүрийн зүйлүүд надад хэлэх үед эхэндээ бол би уурдаад хариуд нь те чи ч гэсэн гэл ингээд үдэлдэг гэсэн байхгүй. Харин одоо бол би энэ Библийн энэ хэсгийг сурсны дараа над руу дайр давшилж байгаа хүмүүсийн эсрэг дайр давшилж тэдэнтэй байрцаж тэдэнтэй өөрийгөө жишээ би тэднээс илүү нүгэлтэй юм уу эсвэл би тэдний бодох юм бол нүгэл арай гайгүй гэж бодохоо болсон гэж. Учир нь гим нүгэл нь их вэ нэ бага вэ нэ хамаагүй. Хэрвээ тэр гим нүгэл нь бурхны юм нүгэл юм бол гимшиггүй байгаа л бол мөхнө гэсэн үг болж байна. Ямар ч том гим нүгэлтэй хүн бай та өөрийгөө тэр хүнээс жижиг нүгэлтэй юм чи ингээд тавьшаа явж байхад тэр хүн гимшгэд тэр хүн аврагдана. Харин та тийм амар хүн болоо амьдрч болоод байгаа юм чи гэж бодож өөрийгөө бурхны бус бурханлаг бус байдлаар тижээж явчихсан бол та тэр жижигхэн гимээсээ болж мөхөж магадгүй гэдгийг л Есүс энд хэлээд байгаа. Дахил өргөж явахдаа өгсөн, цамхаг дарагдаж өгсөн, өрөнд орсоор гэсэн өвцөөр өгсөн, дайн тулаанд юм уу янз бүрийн асуудалд байсаар байсан тэдгэр хүмүүсийн хувьд юу гэхээр бурхан нэг ч хүнээс хараагаа холдуулаагүй гэдгийг бид нар санаж явах хэрэгтэй. Бурхан юу хийж байгаагаа маш сайн мэдж байгаа. Зарим зүйлийг энэ дэлхий дээр хамгийн сайнаараа хийсэн ч гэсэн тэр зүйл мөхөх цаг нь ирсэн бол мөхөх юм мөхтгөр л мөхтгэл байхгүй юу? Ер нь бол одоо шинэ Титаникч гэдэг юм уу юм том хөлөг онгоцуудын мөхлийн үеэр хоёр юм яригд тийм ээ. Хөлөг онгоцыг аврах. Эсвэл хөлөг онгоцыг орхих. Хөлөг онгоцыг орхиж байгаа шалтгаан юу вэ? Хүмүүсийг аврах. Баггүй. Тэгэхээр хүмүүсийн амиар хөлөг онгоцыг аварна гэдэг зүйл бол байдгүй. Бас нэг зүйл. Ахмад хөлөг онгоцноос хамгийн сүүл буух хэрэгтэй. Энэ бүр ингээд тогтсон юм гэдэг. Тийм болохоор нөгөө Солонгост ингээд нөгөө ахмад нь багаараа нөгөө хүүхдүүдийг орхиод зогцсон учраас том яланд унж байгаа. Тэгвэл өнөөдөр би та амьдралынхаа хөлөг онгоцон дээр Иесус Христийг үз суулгаад ингээд явж хахад Есүс одоо чи өөр хөлөгт суух болсон. Одоо чи өөрөөр амьдрах болсон. Чиний энэ сууж ирсэн, амьдарч ирсэн, чиний энэ байж ирсэн, чиний энэ өөрийнхөө талаар бодож ирсэн энэ бүх зүйл чинь мөхөж байна. Чи энэ бүхнийг буруу гэж ойлгоод буруу гэдгийг хүлээн ширээ. Гимших юм бол чи шинэ хөлөг онгоцод надтай сууж, шинэ амьдралаар амьдарч, шинэ төвшөнд сэтгэж, шинэ бизнес, шинэ ажил хийж, шинэ дуу хоолой өргөж, шинэ нэвтрүүлэг хийж, шинэ зүйлийг бичиж, тэмдэглэж, тунхаглаж, хүмүүст шинэ амьдралыг өгч, шинэ хүмүүстэй уулзаж ингэж амьдрах болно. Нэг зүйл. Гимшихгүй байна гэдэг чинь юу гэхээр зурлалаа байна гэсэн үг байхгүй. Зурлалаад байгаа зарим шалтгаан юу гэхээр одоо шинэ тэд нар өгцөн байлаа. Би тэд нар шиг тийм тэнийг өгөхгүй. Эднэр өгцөн байлаа. Би эднэр шиг бас ингэж мөхтлөө одоо өгтлээ ингэж буруу амьдрахгүй гэж өөрийгөө битийдэг. Гимшээгүй л бол бүхэн. ертөнцийн эзнийг үл мэдгч харанхуй байдлаас аврагдах болно гэдэг үг Библиэлд байна. Бас нэг одоо хоёр дахь үхлээр өхгүй гэдэг үг нийслэгдэх юм байна. Тиймээс хамгийн чухал зүйл бол юу вэ гэхээр энэ дэлхий дээр хүмүүс бидний нэгнийхээ тэрнээс дээр тэрнээс доор гэж боддог. Тэр бодлоо гим нүгэл дээр авчиад тэр их гимтэй би арай гайгүй гимтэй гэж бодхоо байх хэрэгтэй. Учир нь их вэ нэ баг вэ хамаагүй гимшихгүй бүхэн мөх болно гэж эзэн Есүс хэлж байна. Бас нэг зүйлийг хэлгээд. Бид нэр хүмүүсийг ингээд юух гэдэг штэ. Бид нар мөхөх гэдэг. Тэ энэ нүгэлтэй юм бурхны нэрүндийг унгаагаад байна. Хаанчлын нэрүндийг унгаагаад байгаа. Бид нар мөхөх гэдэг. Бид нар шийдэх гэдэг. Бид нар гимшүүлэх гэдэг тэ. Гэтэл бид нар хайрлаж ятгаж бид нар тэр хүмүүст эзний зүрх сэтгэлийг ойлгосны дараа тэр хүмүүс өөстөө эзний сүнс дотор мөхөж эзний өмнө өөстөө ирдэг. Бидний өмнө ирэх ирэхгүй чухал биш. Харин эзний өмнө ирдэг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас хүмүүсийн амьдрал тохиолж байгаа хүмүүсийн амьдралын төгсгөл юм уу эсвэл ямар нэгэн зүйлийнх нь үр дүнг бид нар харахтаа бид нар бурхан байгаа байхгүй талаар биш. Харин тэр хүний талаар энэ хүн маань гимссэн болов.
эзэнд өөрийнхөө алдаа оног хүлэмжшүүлсэн болов уу гэдэг дээр л бид нэр бодож санах хэрэгтэй. Тэгээд гимшээг байхаар нь очиж гимшүүл гэхийн оронд тэр хүнд эзэн дахин боломж олгохын төлөө тэр хүн эзнээр аргахын төлөө залбирх нь бидний хийж байгаа хамгийн гол хамгийн чухал зүйл байна. Сайн эзэн та болсон надад хамгаас чи зүр та болгохай бөмбөр түүнийг олж харна та гэрэл дүүнэр харахгүй хочхаа та найдвар миний бүх гэмиг хөцсөн та болих эдэс намайг төлөвлөхөөр та үнэ намайг түрэн бүдэлсэнч та баяр магтамдуулах дууны та амьдрал бүхлийн хатхуур үрд мөксөн мөнхөд хачаа дэлхийн гэрээ рамтохли тагу үгээр дүрслэх чарахгүй та эзэн бүх бүтээдүү тунхагна та энд байна таны оршихуй чинчлэгцэн та бурхан танаас холдон одохгүй тимэ би таны гаруугүй энэ харидан бэлхаа үрдийг урдангалтай таны дүүрээ бүхнээсээ мөнхөд хачтаа дэлхийн гэрээ би таны гаруугүй энэ харидан бэлхаа үрдийг урдангалтай таны дүүрээ бүхнээсээ мөнхөд хачтаа дэлхийн гэрээ чин зүрхнээсээ бид улам байна Есүс 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 дахин нэг удаа хэлцгээе чин зүрхнээсээ
сэрхээ мөнхөд хаачлах дэлхийн гэрээ. Бид өнөөдрийн үгийн цагаараа Лук 13:3 үгүй би танарт хэлье. Үл гимших аваас бүгд л үүний адил мөхнөө гэсэн ишлэлийн дагуу хамтдаа суралцлаа. Тэгээ бидний гимшил эзний өмнө тэр ирэх зүйлсүүд бол маш чухал зүйлсүүд. Тэгээ би бас нэг удаа дурдчихсэн сүнслэг амьсгал гэж байдгаа гэд. Бид өдөр тутамдаа амьсгаа аваад гаргаж ийж бид нэр амьдрдаг шиг бид нэр эзний өмнө тэр сүнслэг амьсгал буюу эзний өмнө ирж гим нүглээ улаах, гимших тэдгээр зүйлсүүдийг өдөр тутамдаа хийж ийж итгэлийн амьдрал энэ сүнслэг байдал маань бас өөрөө амьд байдаг юм аа гэдэг зүйлийг хуалцж исэн. Тэгээ тэрийг бас эргэн дахиж санах бас би өөртөө сануулгах зүйлсүүдийг энэ өглөө сануулж өглөө. Тэгээ бид эзний өмнө яг үннээрээ ирэх үед, эзний өмнө гимших үед эзэн биднийг хүлээж авдаг эзэн. Тэгээ биднийг хүлээж авч дахин боломж олгодог тэр нэгэн. Тэгээд бид бас альва бидэнд гарч ирж байгаа үг одоо жишээ нь бүтэн сайн өдрийн цуглааны номлол гэдэг ч юм уу. Тэдгээр зүйлсүүдийг яг надад зориулж байна гэж бид хүлээж авч эзний өмнө ирдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бас хаяа бид нэр за манай тэрэнд хэрэгтэй мэн. За тэр сонссон бол гэж бодоод идэг. Гэхдээ яг тэр үг зөвхөн танд зориулагдсан байдаг шүү гэдгийг энэ өглөө бас танд дахин сануулахыг хүсэж байна. Ингээ бүгдээрээ хамтдаа залбирая. Орчлон бүтээсэн эзэн танд баярлалаа. Одоо яг энэ хүрэл дуусчих шиг байна гэсэн тийм хүнд үе бидний амьдралд олон байсан. Харин одоо ч гэсэн бид таны өмнө байна. Тиймээс бидний мөрийн сүнс болоод түүний хүмүүсийн янз бүрийн дүгнэлт, янз бүрийн одоо хорон муу үг одоо шүүлтээс бидний төр сэтгэлийг хамгаалж байгаа ш. Бас бидний дотроос бидний сул дорой байдал биднийг эзэн таны хайрын нэрлийг харж чадахгүй сохор дүлий зөрүүд сэтгэлээр унамтгай болохоос хамгаалж байгаа ш. Эзэн Иесус та бидэнтэй хамт байж байгаа ш. Бид яг тань шиг эцгийн хүслийг биелүүлэн эцсээ хүртэл явахыг хүсэж байна. Таны гайхалтай нэрээр Бурхан эцэг тандан залбирлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.